Аюу байцгаана. Өнөөдөр бичлэгээр би ямар бичлэг хийх вэ гэхээр MLP дээр хэрхэн тест сервер нээх вэ гэсэн бичлэг хийж байна. Тэгээ тест сервер нээснээр бол амар олон давуу талтай, цаг хугацаагаар аялна. Бас Mobile Legends дээр ямар ивент гарч байгаа, ямар апдейт гарч байгааг мэднэ. За тэгээд enjoy the video. Бүгд дуртай, мөнгө чиний сул тал. Хүүхнүүдэд бас дуртай, хүүхэн чиний сул тал. Бизнес уу. За тэгээд тест сервер нээхийн тулд утсан дээр tap гэдэг аппликейшнийг татсан байх хэрэгтэй шүү заа юу. За татчаад MLP рүү ороод customer service руу ороод тэгээд хамгийн их гарч байгаа how to get access тэгээд advanced server рүүгээ дараад ороод. За тэгээд линк байгаа, линкэн дээр дахиад дараад ороод. За тэгээд нөгөө tap руу ч ороод Mobile Legends Bank beta гэдэг хувилбарыг татна Mobile Legends-ийн тэгээд татан заа юу. За одоо download хийгээд за ингээд утсан дээр татсан заяа. За тэгээд л тест сервер рүү орчиж байгаа. Ийм л амархан. За тэгээд юу тааж миний бичлэгийн өрөөнд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.